Төв орооных нь бараг 83% баривчлагдсан. Хянан байцаа комиссэнд бас 80% баривчлагдсан. Тэгээ чи 80% чинь шоронд үйж байгаа чи яаж хурлаа гээ. 20% хурлаж болохгүй шүү дээ. Нөгөө эрсч өрөхгүй. Тэгж жагаад 39 онд одоо ингээ бүх хурлуудыг доороос нь шинээр зохион байгуулалт хийгээд тэгэд юу яасан баггүй. Тэгэд одоо яг намын бүгд хуралдаж байгаа. Тэр чинь ингээ бүр доороос хасах хүмүүсээ бүгдийг насаад тий ингээд хуралдаад ирэхэд хурлыг даргалж байгаа хүн дотор за жаа болсон яг Монголын ганц удирдагч байсан ч тэр үед хамгийн Ахмад Дамб 31 настай. Тэгээ Жанжин Лавгсран 27 настай. Цэдэнбал 24 настай. Намын удирдлага. Тэгээд энэ үед Цэдэнбал дарга Дамб даргыг сайн гэж одоо хүмүүсийн дуртгалд гардаг. Би ерөнхий сайд болчихё. Тэгээ чамд намын нэгдүгээр албан тушаалыг өгье гэж. Тэгээ энэ хоёрын хооронд нэг юм тохиролцоо явсан болов уу. Тэгээ Дамб нь болохоор Цэдэнбалыгаа одоо юу гэж энэ чинь ламсрангуйн дуртгалд гардаг. Ширэндүгэн дуртгалд гардаг. Ер нь бол. Тэгээд бүр ламсрангуй дуртахтаа юу гэж хэлсэн байдг нь Дамб энэ үед Цэдэнбалынхаа мөн чанарыг мэдхгүй байсан юм аа. Тэгээд дэмжсэн юм аа гэдэг. Тэгээ яриа нь ингээд явж байгаа тэгээ сүүлдээ Сүрэнжууг нь бууж өгсөн л дөө. Би барахгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээд Цэдэнбал дарга ерөнхий сайд болоод Дамб дарга намын ерөнхий нарийн даргалахгүй. Тэн коммунист намын их хуралд очиж оролцоход нь Мао Цзэдун хүлээж авч уулзаад тэгээ Мао Цзэдунтай ирсэн мэдээж ярийн тэмдэглэл байж таарна шүү дээ. Тэгээд тэн дээр Мао Цзэдун хэлж байгаа. Одоо манай хятад орн бол Монголыг бас ингээд эзлэн даралж исэн буруутай. За энэ буруугаа одоо зас шинжлэх хэрэгтэй. Тийм учраас та Монголын бүтээн байгуулалтыг хийчихье. 800 мянган ажилд оруулъя. Ажилчин оруулъя гэдэг. Улсын чинь хүн ам 800 мянга байх шүү дээ. Тэгээд тэн дээр Дамб даргач бас хөөрхөн хариулт гаргаад хэлсэн байгаа шүү бас. Тийм боловсралгүй муухай хүн биш тэр чинь. Бас их ухаантай. Гүд 800 мянган хүн ч тэгээд хаана байрлуулах юм тийм барилга байшин манайд байхгүй шүү дээ гэж эхэлж хэлж нэг үзээд тэгээд дараа нь мань хүн чинь одоо хэцүү байна. 300 мянган малчин авъя гэж. 300 мянган өвөр Монгол авах гэж байна. Сайн бацхан үз сонсогчдоо Монголын гэгцэн төв подкаст хийж дугаар хэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Farm. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За өнөөдрийн хувьд бол бас уламжлал ёсоор нэгэн түүхэн эрхмийн талаар намтар явдаг. Энэ өнөөдрийн нэвтрүүлэг бол энэ зурган дээр хойно би нэг хилээд авах шаардлагагүй болчихлоо. Одоо хүмүүс хараа хэний тухай ярих гэсэн юм. Хүмүүс харин мэдэхгүй баха. Тийм үү. Тий. Зургийг хараа танихгүй. Монгол Ардын хувьсгалт намын Төв орооны 1-р нэрийн бичгийн дарга байсан Дашин Дамб гэдэг хүн. Тэгээ яг энэ нөгөө манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсээс хүсэлтүүд ирэхээр бид нар тэмдэглэж аваад идэг шүү дээ. Тэрэн дотор энэ Дашин Дамб гэдэг хүний тухай яриач гэдэг нэг хүсэлт ороод ирсэн. Тэгээ ингээ бодсон чинь нэрийг хийгдсэн хүн юм аа гэж бодогдоод тэгээд бас надад ярихад ч бас амар яагаад гэвэл би энэ үний тухай бүр бүтэн ном бичсэн л дээ Дашин Дамб гэдэг. Нэг түүхэн эрхмүүдийн сургал дээр байгаа тийм дээр байгаа тийм. Энэ өнөөдөр номоо таар марцсан. Харин тийм байна би авчрахаа марцсан байна. Тэгээд энэ хүн ч одоо тэр үед нам төр гэж ярьдаг байсан үед намын дарга байна гэдэг чи одоо том албан тушаалтай хүн бидтэй. Хоёрдугаарт энэ хүмүүний одоо бас санаачлаг сэтгэлээр бид нар чинь сая Монгол хүнтэй болсон гэдгээс бас нэг мартаад хэрэггүй. Тэгээд түүхэн үед бол бас их тийм эргэлзээтэй амаргүй үед энэ хүн чинь Монгол улсын
Одоо Монгол Ард хувьсгалт намын 1-р нарийн бичгийн дараагаар ажилласан хүн баггүй. За асуултын үед удам угсаа нутаг ус хаанаас гаралтай та энэ ном бичгээр дандаа өөрийнхөө булганы хүмүүсийг л түүж авч хичээлээд үгүй юу би бас Манчар хотод тентэргээд гадны хүмүүс гадны огт яг өөр аймгийн хүмүүсийг бас бичдэг шүү бас гэж хэлж болохгүй. За энэ одоогийнхоор бол Булган аймгийн Тишиг сумын харьяат хүн. Гэхдээ энэ хүний одоо нутаг энэ Тишиг сумын нутаг гэд ярих юм бол би энэ хилийн харуулын зургийг зориуд гаргаж ирж харуулж байгаа. Тэгээ эндээс энэ ортог бургалтай Ирээн Салам Төмрөн гэж энэ 3 харуул бол тэр үедээ Төшөөтхан аймгийн Дайчин өнгийн нутагт байсан хилийн харуул. Тэгээ энэ хилийн харуулуудыг бол тусгай одоо юугаар одоо манжууд бол тусгай өөр маягаар зохион байгуулалтанд оруулдаг байсан. Энэ тухай хоёулаа юун дээр нэг товч ярьсан. Хойд хэл тогтсон тухай ярихад нэг товч ярьсан санагдаж байна. Тэгээд энэ жишээлбэл энэ Төмрөн харуул, Ирээн харуул энэ дээр энэ газруудад бол Төшөөтхан аймгийнхын энэ харуулыг хариуцдаг. Сайн уян хааныхан. Тийм учраас энэ Дамб гэдэг хүний бүр удам судраар нь ярих юм бол өвөө нь энэ нутгийн хүн эмээ нь бол Сайн уян аймгийн Далай Чавхар өнгийн өшөөний хүн болж таарч байгаа. Тийм нэг айл хил манах гэж ирж байжгаад буцахт нь нэг охин нь үлдээд Думаа гэж охин 1870-аад оны үеийг ирж нутгийн хүнтэйг ирлээд тэгээд энэ хоёрын дундаас Даш гэдэг хүү гарсан. Одоо энэ Дамб даргын аав нь болж таарж байгаа. Тэгээд за удам судраа ирвэл тийм. Тэгээд Дамб гэдэг хүн бол 1908 оны 3 дугаар сард төрсэн хүн. Тэгээд энэ Дамб гэдэг хүн бол 1908 онд төрсэн гэхээр ардын хувьсгал ялж явах үед нас бага байсан гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ аав дух Даш гэдэг нь нэгдүгээрт ардын хувьсгалын үйл хэрэгтийг идэвхтэй оролцож Маршал Чаулсангийн удирдсан баруун замын цэрэгт 10-ны дарга хийж байлдаанд оролцож явсан ийм хүн байгаа юм. Өөрөөр ардын хувьсгалын партизан. Тэгээд юутайгаа маршалтай их дотн байжээ гэж. Маршал гэдэг нь байсан. Чаулсан тийм. За хоёрдугаарт бас яг энэ хүү Дамбыга бичиг үсгтэй хүн болгоно гэд жаахан лам болсон баг. Тэгээд дунд хүүгээ бичиг үсгтэй хүн болгоно гэд Дашторж залан гэж нутгийн нэг заланд шав оруулсан баг. Тэр Дашторж нь баруун замын цэргийг цуглуулж явах үед нь бол Чаулсанд их тусалж энэ хилийн харуулуудаас цэрэг дайчилж өгсөн. Тэгээд дараа нь эн чинь нөгөө олон аймаг байгуулагддаг байх үед одоо юу Төшөөтхан аймаг биш үү? Тэрний Булган хан уулын оршууны анхны засаг дарга энэ төр хийж явсан юм баггүй. Тэгэхээр нөгөө Чаулсантайгаа их холбоотой дараа нь Дашторжийг феодал гээд хөрөнгөний нураахт нь Улаанбаатараас даалгавар өгч болиулсан бит. Хөрөнгөний буцааж олох гэдэг. Тэгээ тэр нь бол Чаулсангийн нөлөө байсан баг. Тийм учраас энэ Дамб дарга бол бага наснаас эхлээд Чаулсантай холбоотой байсан хүн юм байна гэж харагдахаар байга. Та нөгөө Сүхбаатарлент уулцсан гэдэг шиг энэ 20 дугаар зууны түүх жоохон гөрдөөд бас ингээд нэг мундаг хүн байсан гэдгийг харуулах гэдэг нь үгүй. Гүүгөө. Би энэ чинь яагаад энэ хаа байсан тэр Төмрөн харуулын хүнийг Чаулсан тэгээд ингээд шат-шатаар дамжуулаад юу дээш нь өргөө яваад байна. Бүр сүйдэн чинь Чаулсангийн залгамжлагч болох хэмжээнд хүртэл очисон хүн шүү дээ. Тэгээд тэр би яагаад ингэсэн гэдэг аягүй хайсан. Тэгээ хайгаад исэн чинь аав нь ийм холбоотой байсан хүн болж таарад. Тэгээд юу тэр номын багш нь Дашторж тэгээ сүүлдээ хамаатан болж байгаа. Яг л энэ Дамбын ах чинь чөлтөм жамцлүүд. Тэр Дашторжийн охинтой суудсан гэдэг. Тэгээ хамаатан садан болоод тэгээд энийг загсан ийм юм болов гэж ингэж
юу яасан баггүй. Эцгийнхээ намтар дээр тэр 1911 оны тусгаар тохиолдлын үйл хэрэгт бас оролцсон гэдэг юм цохос гарцсан байсан. Тэр үед чинь нөгөө нэг 11 онд хашихо тусламж гоохоор явсан юунууд биш үү? Манай нөгөө ноёдууд Чивэн ханд орж даалам цэрэн чимэд гүн хайсан гэх мэт хүмүүс чинь нууцаар гарч явцгаасан шүү дээ. Тэгээ эргэж орж ирэх үед нь бол нөгөө манжаа амбан мэдчихэд тэдрийг баривчлна гэд хайгаад байсан учраас одоо энэ их сурвалжууд юмнуудыг харж байхад төмрөн харуулын нутгаар дамжиж орж ирэхэд нь энэ Даш гэдэг хүн газарчилж явсан болж таарад байгаа. Тэгээд Чивэн ханд орж чинь тэр харуулын нутгаар сэм хил нэвтрээд тэгээд одоогийн Булган аймгийн Богд суманд байгаа Цонхлон гэдэг ууланд очиж бүгсэн ийм төвхтэй юм л да. Тэгэхээр маш их тийм юунд одоо 11 оны хэрэгтж 21 оны хэрэгтж орсон хүн байгаа. Зүгээр хөрхий цэрэг мэрэг те газарч мазарч тийм доогуур албан тушаалын одоо ажил хийж явж байгаад ингээ очсон. За тэгээд энэ дамбыг 10 настай байхад нь тий 10 настай байхад нь аав нь Даштор Золонгийн шаваар оруулаад тэгээд нэг ойрын зуурын бичиг үсгтэй болоод тэгээд энэ Даш гэдэг хүн бол бас энэ нөгөө ардын журамт сэрэгт зүтгэж явж байгаад ер нь бичиг үсэг сурах чухал юм байна гэд ойлгосон хүн шиг байна. Тэгээд нэг хүүгээ бас төрийн хархан болгоно гэсэн бодолтой ч байсан юм шиг байна. Тэгээ энэ дамбыг эхлээд хошууны сургуульд өгөхөд тэгээд хошууны сургуульд бол мань хүн толгой өвдөг үлдээ нөгөө цуг орж байгаа хүүхдүүдэд бодвол бичиг үсэг нэвтэрсэн хүмүүс юм чинь. Тэгээд төрийн хэрэгт оролцож эхлэх үе гэж ярих юм бол 27 28 оны үед таарч байгаа. Яг манад зүүнний нуглаа эхэлж байгаа үе. Тэр үед нөгөө дамбч нь хошууны сургуулаа дүүргээ тэгээд эхлээд сумын тал бичээч. Дараа нь эвлийн сумын эвлийн үүрийн нарийн бичгийн дарга, шүүхийн нарийн бичгийн дарга гэдэг энэ үеэс эхэлж албач гэлсэн. Нэлээд дээгүүр эхэлсэн. Наа чинь бүр галч зарлаг гэх. Тийм галч зарлаг. Тэгээд ингээд нөгөө шатаар төрийн албанд карьер хийж штэ. Тэгээд залуу байхдаа яг мэдээж чинь зүүнний нуглаач явж исэн феодалын хөрөнгө ураах ажил дээр энэ хүн чинь бас хитгэвтэй оролцож феодалын хөрөнгийг хураалцж явсан хүн байгаа. Тэр байтугай энэ чинь хамтарчийн хүү Жамбалдарч ван одоо аавынхаа юмнуудаас голын бургасанд нууж ийн гэхэд нь нөхөр эвлийн өрн гişүү дагуулж очиж тэрийг одоо олж авч хөрөнгө ураах комисс тушааж исэн гэд өөрөөдөө ингээд 20 настай залуу тий. Тэгээд тэр үе төр засгийн бодлого ийм байх хэвээр тийм байх хэвээр гэтсэн байгаа үе тэрийг дагаад манаргаж явсан үе л байгаа юм л та. Тэгээ энэ хүний жинхэнэ карьер бол 30-аад оны үеэс эхлээд цэргийн карьер эхлээд яг тэгвэл 30-аад он гараад эхлэнгүүт энэ тэмдгүүд нутгуудад бослого хөдөлгөөн гарч ирсэн. Энийг 32 оны бослогын дугаар дээр нэлээд ярьсан шүү дээ. Тэгээ тэр бослого хөдөлгөөн гарч эхлэх үед энэ хувьсгалт улаан цэргийн доторх намын ажлыг сайжруулах хэрэгтэй байна гэд намын идэвхтэнгүүдээс нэг хэсгийн цэргийн албар руу шилжүүлэн томилсон байхгүй. Тэгэхэд одоо энэ залуухан дарга одоо цэргийн комиссар болж очиод тэгээд энэ юу яаж яхад 32 оны бослогыг дарахад бас мань хүн чинь цэргийн ангийн улс төрийн комиссараар яваад Алтай уулын бослого гэж толгойн өдөртсөн бослого гэдгийг дарахад мань хүн нэлээд бас идэвхтэй оролт. Одоогийн хөргөөлтэй юм уу? За одоо тий. Боргийн аюур сад толгойн гэдэг ийм улсууд энэ ч бас тоглоом биш 500 хүнтэй отряд болцсон байсан гэдэг тэмдэглэсэн байгаа. Тэгээд энэ дээр яг отрядын манайхаас төвөөс явсан тусгай отрядын бол Дарган Жансаа орлоо гэж хүн байсан. Там тэрний комиссараар ажиллаж исэн үе л дээ. Тэгээд энэ толгойн отрядыг буцхоод олзлох хүмүүсээ олзлоод энэ толгойныг олзсон байдгийг, Боргогийн нэг олзсон байдгийг тэгээд Улаанбаатар тавчирч тушаасан гэж. Тэгээ энэ бослого дарагдсны дараа мань хүнийг Улаанбаатар руу одоо цэргийн албанд комиссараар томилоод явуулсан. Энэ бараг 30
7 хүртэл цэргийн одоо цэргийн байгууллагуудад комиссар хийсэн хүн л дээ. Түүхч мэрэгэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Чи одоо тэгээд тухайн үед ингэдэг гэсэн үг. Төрийн албаагчийг шууд цэргийн албаагч болгоо. Чи энэ чинь намын идэвхтэн шүү дээ. Намын идэвхтэй. Тэгээ эвлэн орон дарга марга болцсон байсан. Давхар тийм албан тушаал та. За. 30 онд намын гишүүн болж хэлсэж Аа. байгаа. Гэдэг чи 22 настай намын гишүүн болцсон гэсэн үг. Тэгэхээр намын залуу боловсон хүчний нэг гэд тооцогдож штэ. Тэгээд дараа нь цэргийн дунд одоо нам улс төрийн ажлыг идэвхжүүлэх шаардлага байна. Тэгэхгүй бол энэ тэнд ингээ бослогууд гараад эхэлж байна гэж үзсэн үед тэгэхэд баахан намын ажилтныг аваад цэргийн ангиудад комиссараар томилсон байхгүй. Комиссар болсон. Тэгээ энэ хувцсан дээр харахад чинь бас тодорхой хэмжээгээр бослог хөдөлгөөний дараа ихэд чинь зүгээр байхгүй бас нэг буу муу гэж сургуулт мургуулт байхгүй шууд ингээд томилол явуулчихж байгаа юм. Яадаг юм. Үгүй яг хуу цэргийн ангийн дарга гэдэг бол цэргийн анги цэргийнхэн үүднээс захирна штэ. Комиссар гэдэг чинь тэр цэргийн ангид байгаа цэргийн албан хаагч нарын одоо улс төрийн боловсролыг хариуцж байгаа хүмүүс ихгүй. Гэхдээ мэдээж мань хүн чинь баялдаан тулдаанд оролцож барьсан юмнууд нь байгаа л да. Бас мань хүн чинь бас нэг жижиг салаа удирдах яваад нөгөө босгочтой хөөж явж байгаа Дэлст манхан гэдэг газар төөрөөд тэгээд ангин төрчихөн гүйтэн мань хүн нэг жижиг удирдах явж байгаад бас ус онд олж тэ нөгөө цэргийн анги хүнд байдлаас гаргасан энтергээс сайшаалгасан барьсан ийм юм бас таарад. За тэгээд тухайн цагийн нөхцөл байдал зөвхөн дотоодынхоос гадна гадаад нөхцөл байдал их төвөгтэй болж эхэлж байгаа. Ялангуяа тэгээд энэ цэргийн алба хашиж байгаатай холбоотой ахаа чиг үүргүүд нь өөрчлөгдөж байгаа байх тийм. Тэгтээ нөгөө энэ дамб даргын энэ цэргийн карьерийн үе бол мань хүн чинь нөгөө дээд албан тушаалд очоогүй штэ. Зүгээр ангийн комиссар байгаа штэ. Тийм болохоор хоёулаа нэг гадаад дотоод нөхцөл гэж ярихаас өмнө энэ хэсгийг бол би бол хатраад гарчих гэж бодоод байхгүй. Хүн карьер л хийж штэ тий. Тэгээд мань хүн чинь Улаанбаатарт хүрээд ирж байгаа. Тэгээд тэр үед одоо мядаг гэд нэг бүсгүүтэй суусан баг. Тэгээд тэр мядаг гэдэг бүсгүүгээ энэ дээр бол би бас номон дээр судалгаа хийж хагаад тогтоосон нэг сонирхолтой үндэслэл байдгийг. Тэр мядаг гэдгийнх нь ээж нь бөмбөр ногооны дуучин Лувсан гомбил гэж эмэгтэй. Бөмбөр ногооны нэлээд нэртэй дуучин явсан байна лээ. Тухайн үедээ. Энтэй чинь зэрэгцэж дуулж исэн хүмүүс бор толгой дэвэ одоо яг маршал Чаулсангийн ойр орчинд байдаг хүмүүс гэсэн үг шүү дээ. Бор толгойтой сууж исэн хүн те. Тэгээд энэ Лувсан гомбил гэдэг энэ эмэгтэй чинь бас маршлынд очиж арх уудаг байсан гэд тэмдэглэл дээр нь байдаг хөхгүй. Тэгэхээр бас энэ дамб дарга ойртож байгаагийн нэг бас үндэслэл нь энэ хадам ээж нь одоо их маршалтай их ойрхон байсан хүн гэж хэлж болж байгаа. Тэгээд гэтэл энэ Лувсан гомбил гэдэг хүн маань эмэгтэй маань энэ Сэцэн аймгийн гүн дэмчиг банжлын хатан жинхэнэ нэр нь Бүжинлав гэдэг хүн. Тэгээ яг дараа нь хувьсгалын дараа нөгөө юунуудыг ноёдын зэрэг дэвийг хураачин штэ. Тэгээд энэ ч нөхөр нь 24 онд нас орцсон баг. Тэр дэмчиг банжл гэдэг хүн. Тэгэнгүүт энэ хүн чинь одоо тэр үед чинь нөхрийгөө нас орчхоор өөр хүнтэй суухгүй тул чавганц болдог байлаа штэ. Сахил өртөн гэсэн үг. Тэгээд чавганц болоод хүрээнд ороод ирсэн ийм байсан хүн. Тэгээд их гоё дуулдаг тийм хүн байсан учраас энэ хүнийг одоо бөмбөр ногооны дуучнаар авсан баг. Ийм түүхтэй. Тэгээ энэ хатан байжхийн намтрыг бол дамб дарга амар нутг гэсэн юм.
феодал охинтой суусан гэдэг асуудал үүссэн шүү дээ. Тэгээд яг одоо суухан чагав хайр дурлал болоод суудсан байдгийн байж. Гэхдээ энийг ерөнсөө юу яахгүй гэж, ил гаргаж болохгүй гэж ингэж яажсэн дэмчиг банжил гэдэг хүний. Тэгэд тэр үед бол бас тийм феодалын охин гэдэг бол их төвөгтэй сэдв байсан гэдэг нь харагдаад байгаа. Энэ охиноо дандаа хамаатнуудаараа тойруулаад ингээд өсгсөн хүн байгаад байгаа шүү. Ерөөсөө өөр дээрээ аваагүй. Нилээн насан явсан хойноо охин дээрээ ирж суурьшиж байгаа. Тэгэхээр бас нилээн тийм энэ асуудалд тэр үеийн улсууд бол нилээн хатуу ханддаг байсан учраас дамб даргын нэгэ өөр нуусан баг. Энэ бүр сүлдэн дарга болцсон байна. Их нэртэйг суучид амарч явахтаа ахуулсан зураг. Энэ мэдгмаа гэдэг бүсгүй нэг. Энийг би яг ингэж дэлгэрэнгүй яриад байгаа гэхэлэр маршалтай ойрцсон 2-3 сэжмийн нэг болоод байгаа байхгүй. Тэгээ 37 он гэдэг чинь цэргийнхний хэд баримталж ирсэн шүү дээ. Тэгээд дамб даргын өөрийнх нь дуртгалд байдгийг. Өөрө бичээгүй зүгээр ярьж бичүүлсэн бичлэгүүд нь байдгийг. Тэгээ мань хүн ингээд 37 онд байж исэн чинь нэг өдөр ингээд гинтхэн штаб дээр яралтай цуглагсан бүрээ татсан. Тэгээ яваа очсон чинь хөлийн цэргийн буурал дам сууж исэн. Одоо хөлийн цэрэг гэхээр дотоод ямны хараа гэсэн үг шүү дээ. Тэгээд эн чинь хэнд бидрийг дуудаж байгаа гэсэн чинь би дуудаж чинь гэсэн. Тэгэхээр мань хүн яахлаар ардын цэргийг дотоодын хамгаалахын дууддаг болсон гэж нэг асуух гэснэ. Цац нэртэй ч байгаа ярих хэвтэй гэдэг би дуугүй өнгөрсөн гэж. Тэгсэн чинь маршалч явуулсан намын нарийн бичгийн дарга лувсан шарав ерөнхий сайд амар гэх мэтийн хүмүүс ирсэн гэд. Тэгээд одоо яг нэг 37 оны том баримтчилгаа явж байгаа үеийг дурсаж байгаа байхгүй мань. Тэгээ одоо бид нар ингээд үзсэн чи ийм хүмүүс цэргийн дотроос одоо эсэргүүний талд орсон байна. Тэгээ одоо эднийг баримтчилсан. Тэгээ нөхөр буурал дамгыг Жанжистаавын орлогч даргаар томилсон юм а гэж. Тэгээд дамдраа би асуугаа хүн зүв болсон байх шүү гэдэг нөгөө өөрийнх нь дарга болсон байгааг мэдэхгүй асуусан бол. Тэгээд тэр хурал болж явах үед офицеруудаас бас зарим нь их эргэлзэж тэр чинь нөгөө дэмдийнхнийг баримтжилж чинь гэсэн үг шүү дээ. Эргэлзэж их асууж барьсан байгаа. Тэгээд тэднийг нөгөө тэмдэглээд байна гэдгийг нөгөө хүмүүс бодоогүй. Тэгээд хурал дарахт нь элдв юм асуусан гаруудыг аваа авцсан баг. Тэгээд бүгдээрээ хэлмэгдэл төртөө яваад гисэн. Тэгээд дамдраг өөрийнх нь дурсамжинд ярихдаа би бас юм асуудгийн билүү гэж бодож байгаа. Тэгээд за хашиг гэж удаад үлдсэн. Асуусан бол тэгээд тэр үед явчихгүй юу гэж. Тэгээд тэр баримтчилгааны дунд нөгөө дээдлийн дарган баримтчилгадаад байхаар мань өмчөст амар хурдан карьер өсөж байгаа байхгүй. Энд ч бүр дивизийн комиссар хүртэл явчихж байгаа. Нөхөр. Тэгээд жоох удсан бол цэргийн баримтчилгаанд ер нь цаашдаа өртөх нь ойлгомжтой. Тэр үед чинь дивизийн комиссар гэдэг бол баг одоогийн бригадын генерал шиг цол болно шүү дээ. Тэр үед бол манай Монголын ардын цэргийн генерал цолтой 77 хүний 72-ыг баримтчилсан байт. Бараг үлдээгээ өгсөн. Тэгээ байжээс нэг өдөр төв орон дээр дуудсан баг нөхрийг. Тэгээ за би ч баримтчилгах юм байна да гэд яваад очисон. Яваад очисон чинь чамайг Өмнөговь аймгийн Намаа орооны 1-р нэрийн бичгийн даргаар томилдоо гэд Өмнөговь руу томилдог явуулсан баг. Улс төр албан тушаалаар буцаад томилдог. Буцаад намын албан тушаалаар томилгч байгаа. Тэгээд ягаад би энийг сонирхолтой юм бэ гэхэлэр тэнч агуулсангийн гар мэдрэгдээд байгаа байхгүй. За одоо биш болоод эхлэе. Одоо энийг цэргийн албан тушаалаас гаргаад улс төрийн албан тушаалд томилоо гэд томилуулчих чинь л гэж би хараад байгаа. Одоо травлсан тэгж ярьсан гэсэн баримтаалга. Гэхдээ одоо тэгэл нэг нөхрийг их мундаг одоо цэргийн карьер хийгээ явж яхад нь аваад аймгийн намаар даргаар тавьчихна гэдэг бол бас л ямар нэгэн нөмөр нөөлөг байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэндээ нэг жил хагас хэрэг боллоо яалаа. За тэгээд мань хүнийг Өмнөговьд алба ашчих үед бол яг ийд нөхөө сүм хийдэг нурааж исэн үе. Таарсан. Харин тэр үед би бас чавсантай гайгүй байгаад байна гэж ягаад бодоод байна гэхэлэр
Тэр үед мань хүн анхудаага ч одоо дэмжгийн хийдэг нураах төлөвтэй. Төв хорон захил бичиж байгаа. Гэхдээ эн чинь шашны суртлаас гадна айгүй хүнтэй судрууд байгаад байна. Алт мөнгөн эдлүүд байгаад байна. Энэ бол түүхийн одоо тийм үнэт өв бас яваад байна. Тэгэхээр заримыг нь ер нь Улаанбаатар руу музей шилжүүлүүл яасан гэж. 37 8 он тэгж өчөх зоригтой хүн гэдэг бол ховор шүү. Шашинтай тэмцэх газар гэж байгуулагдчихад нураж явах үед ч тийм. Тэгтэн тэр өргөдлийн төв ороонд авч хилцээд тэр зүв байна али тэр үнэтэй цайтай юмнуудыг музейд өгий цуглуулж явуулах гэж хэлсэн мэт. Тэгэхээр бас нэг тийм сонин гаргалгаа энд харагдаад байдаг. Тэгээ маань үний чинь 39 онд юуны Өмнөгов аймгийн Намын орон даргаас нь чөлөөлөөд Монгол Эрдэнэ хувьсгалт намын 2 дугаар нэр бичгийн даргуулгад амжилтж байгаа. Гинт бүг өсөрчлөө шүү дээ. Гинт бүг гэл өсөрчж байгаа. Тэгэхээр тэнд бол одоо маршлын нөлөө байсан гэдэгт бол эргэлзэх шаардлагагүй байна. Дандаа лифтээр явчихсан бай дөө. Гэхдээ тэгэд яагаад энэ үнийг лифттэй байгаа гэдэг асуулт байна шүү дээ. Тэр нь бас их сонин юм байна. Тэгээд мань хүн чинь ирээд 2 дугаар энэ одоо 1938 онд Өмнөговын Намын орон дээр багт нь авсан зураг. Зөвхөн сайхан залуу гоос. Энд ч одоо 30 настай залуу шүү дээ. 30 настай. Тий. Тэгээ 31 настай намын 2 дугаар хүн болоод тэмдэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр маршлын гар нөлөө бол айгүй их орсон харагдаад идэг. Тэгээ өөрхөө ирээд томилогдоод удаагүй багт нь юу хийчихсэн. Нэгдүгээр нэр мичин дөргөсөн баасан ч өгж ховдын хүмүүс. Тэрийн барь аваа явцсан. Тэгээ маань хүн чинь үндсэндээ намын нэгдүгээр хүн болчихж байгаа. 31 настай Монголын хамгийн том нам ч явах тэр үед ямар өөр нам байсан юм биш. Гэхдээ засгийн ирэх барьж байгаа намын бараг нэгдүгээр хүн болоод хувирчиж байгаа байхгүй. Тэргээр их сонин дүр зураг харагдаж байгаа. Тэгээд энэ үеэс эхлээд Цэдэн бал дарга, Дамб дарга хоёрын үерхэл эхэлсэн. Энд чи 38 39 он гэдэг бол нөгөө юу байхгүй. Төв хороо хуралдаж чадахгүй. Төв орооны тэргүүлэгч 11 хүн байлуу. Тэрнээс ганцхан ч болсон үлдээд бусд нь буудуулаад ганцхан элдэг очир морноос нь өгчлөө. Тэгээ бусдын бүгдийн баримтлан бутцсан. Төв орооны тэргүүлэгчдийг биелж байна. Төв орооных нь бараг 83% баримтлагдсан. Хинэн байцаа комиссэнд бас 80% баримтлагдсан. Тэгээ чи 80% чинь шоронд үйж байгаа чи яаж хурлаа гээ. 20% та хурлаж болохгүй шүү дээ. Нөгөө эрсч үрхгүй. Тэгж жагаад 39 онд одоо ингээ бүх хурлуудыг доороос нь шинээр зохион байгуулалт хийгээд тэгээд юу яасан баггүй. Тэгээд одоо яг намын бүгд хуралдаж байгаа. Тэр чинь ингээ бүр доороос хас хүмүүсээ бүгдийг насаад тий ингээд хуралдаад ирэхэд хурлыг даргалж байгаа хүн дотор зажаа болсон яг Монголын ганц удирдагч байсан ч тэр үед. Хамгийн Ахмад Дамб 31 настай. Тэгээ Жанжин Лавгсран 27 настай. Цэдэн бол 24 настай. Намын удирдлага. Нэг ийм өсрэлт явж байгаа байхгүй. Хоёрдугаарт Цэцбэл дарагч тэр үед нөгөө хойноос дөнгөж төгсч ирээд. За яг хөө тэгээд маань нүнийг бол нөгөө тэр үед гадаадд сураад төгсч ирсэн тэр дундаа орос хэл мэддэг. За тэгээд янз бүрийн марксист, ленинист, коммунист онлуудыг их хэл дээр нь уншаад бусадаа ярьж өгч чаддаг хүн ховор байсан үйл дээ. Тийм учраас нөхрийг ирээд эн чин санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирлаар хэдхэн сар байгаад тэндээсээ сангийн яамны сайд болоод тэгээ төв оронд оруулах ёстой болсон чинь намын гишүүн биш. Сайд бол маань гадаад явж байгаа намд ийсч хэмжээгүй. Тэгээд тэр үед бол эхлээд орлогч гишүүн гэж аваад тэгээд дор 6 сар орлогч гишүүн байж жингэлдэг ийм үе байсан. Тэр үед энэ Дамб маань хотын намын орон дарга давхар хийдэг гэсэн. Тэгээ мань хүн чинь мань хүний үүрийн даргаыг дооч авчаад за чи ямар нэгэн аргаар наадах нь жингэлгээд тэгээд намын дөрөв зөрчиж нөхрийг жинхэнэ гишүүн болгоод
Яг бол шууд төв орны гишүүн болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнд чинь намын орлогч гишүүн байж болохгүй удирдах байгууллага учраас тэгээ өвчээр ингэж байгаа. Тэгээ тэгж одоо Цэдэнбал дарга бол карьерийн суурийг энэ хүн тавьсан хүн байхгүй. Тэгээд тэрүүгээрээ их тийм энэ хоёрын уулын их харилцаа бол эхнээс их сайн явж ирсэн. Тэгээд 40 он болоод ирэхэд чинь бид нар чинь нөгөө үндсэн хуулиа солилоо штэ. 40 оны үндсэн хууль гэж. Тэрний өмнө намын хурал нь хуралдаад тэгээд тэр үед 2-3 их сонин үйл явдал болсон баг. Яг тэр хурлынхын тухай би яриад явах те. Тэр чад нөгөө Монгол социализм байгуулах зорилт тавьсан үндсэн хууль. Тэгвэл одоо нөгөө зүүнийхэн шиг маргааш өглөө байгуулна гээгүй үе шаттай явж одоо энэ социализмыг Монголд байгуулна гэд Чавлсангийн үндсэн хууль гэж нэрлэгдсэн хуулийн улсын 8 дугаар хурлаар баталсан. Хойноос даалгавар өгч хийсэн үндсүүл биш юм. Яг мэдээж хойноос хүмүүс оролцсолгүй байх те. Тэр үчин Төв орооны зөвлөх гэж Приходов гэж хүн байсан шүү дээ. Тэр чинь бүх юмд нь оролцсон. Тэгвэл дамбад юу ногдсон гэхлээр эн чинь нөгөө намын нэгдүгээр хүн болчихж байгаа ш нөгөө Баасан живийн бариад аваа битсэн чинь. Тэгээ намын нэгдүгээр хүн болчихгонгод нөгөө хурлын бэлтгэл чинь бүгд дамбын толгойд унчиж байгаа байхгүй. Тэгээ манай хүн Цэдэнбал даргыг одоо их дуудаж ашигладаг байсан байгаа. Яг бол Цэдэнбал нь одоо тэр үед гадны юм гэж ганцхан юм байсан шүү дээ. Орос хэл сайтай. Тэгээд энэ дээрээс юм уншиж манай материал стрээд олж өгдөг, тайлбарладаг. Тэгээд дамб нь энийг их боловсралтай хүн гэж хардаг. Нэг хэсэг ч одоо манайхан баруун төгссөн байвал бараг л одоо бүх юм мэддэг гэж боддог байсан шиг тэр үед зөвлөлтөд төгссөн байвал тэгэл бас хамгийн өндөр боловсралтай гэж тооцогддог байсан үе байхгүй. Тэгээд тэр хурлын үеэр одоо хараад байхад юу байсан бол юм шиг байна. Одоо улсын хоёр дахь хүнээр одоо тэр үед Чавлсан ер нь энэ намыг ерөнхий нарийн бичгийн даргатай болгоё гэж шийдсэн баг. Тэгээ ерөнхий нарийн бичгийн дарга дээр дамбыг явуулах бодолтой байсан болтой юм шиг баг. Яг тэгвэл эн чинь яг үнэрэг дээр нэг намын нэгдүгээр хүн байлаа шүү дээ. Тэгээд байж исэн чинь нөгөө Баасан жив тэгээд байж исэн чинь Цэдэнбалыг дэвшүүлэх бас цаагуур зохион байгуулалттай ажил явагдаад тэгээд энэ нөгөө баригдсан байгаа Баасан жив чинь балбаж нүдж хагаад эсэргүүнүүдийн дотор дамбыг нэрлүүлээд авсан баг. Тэгээд дамдаргын өөрийнх нь дуртгал дээр байдаг хүн нэг өдөр ингээд маршал дуудаж ийн дотоод юм дээр хүрдэр гэж ингээд. Тэгээ ороод хурлын бэлтгэл тиймэрхүү юм ярьж исэн чинь нэг шарччүүд дээлэр хочцсон толгойг нөмрөгцөн дагуулад орж ирсэн. Дотоод ямны сайдан Жамбалдорж гэж хар Жамбалдорж гэдэг нэрт алдартай хүн байсан. Тэгээд тэр Жамбалдорж дагуулж орж ирсэн. Тэгээд нөгөө дээлийг авсан чинь нөгөө Баасан жив байсан. Бүр за аргагүй мөн байндаа л гэж танигдахаар хүн болсон байсан. Балбаж нүдээ сагал махлан ургаад турж үзээд тэгээд юу маршал за чи дамбын тухай юу гэж ярьдаг вүлээ гэдэг асуусан. Тэгэхдээ бүр доктор пал хийгээл явцсан гэж. За одоо ингээд дуусч байгаа юм байна. Эхнэр хүүхд юм л битээ оролдоосаа гэж бодсон гэж. Чи өмнө говьос эрэхтэй нэг охинтой ирээд тэр нь дараа жил нас орцсон л да. Тэгээд бодсон чинь Баасан жив нь бүр ойлж байгаад хэлсэн бит. Намаа ингээд зодсоор байгаад хэлүүлсэн. Энэ дамб бол юутай холбоотой хүн биш. Тэгэхдээ одоо ингээд зодсоор байгаад ингээд хэлүүлсэн. Энэ дотоод ямны сургагч Скоков өөрчн энэчлээ. Тэгээд ингэсэн маа гэж. Тэгэнгүүт нь дамб жоох ухаан орсон гэж. Яг тэгвэл намайг баривчлах гэж байгаа биш. Энэ юу биш юм аа. Энэ одоо эсэргүүрэгт оролцсон хүн биш юм а гэж харуулах гэж энэ нүүрэлдүүлж байгаа юм байна шүү дээ гэж бодож тэн дээр нэг жоохон ухаан орсон гэж өөрөө дурссан байт. Тэг ингээ хараад байхад юу болсон бэ гэхэлэр намын ерөнхий нарийн бичгийн дарга дамбыг сэтгүүлэх гэж юм гэдэг хүмүүс мэдэнгүүтээ Баасан живаар эсэргүү гэж хэлүүлж аваад тэгээд маршал дамб бол эсэргүү биш гэдгийг нотлохын тулд Баасан живтэй нүүрэлдэж тэгээд одоо бишээ гэж Баасан жаваар өөр хэлүүлсэн болтой юм шиг байна.
нөгөө талаас чи дамбыг нэрлгээд харна. Баасан чив нь 91 маршалтай уулзаж амиа гоё гэж бодсон уу? Дамбыг нэрлсэн болов уу гэж бас бодогдоод байгаа. Гэхдээ одоо тэр хүн цааслуулсан болохоор ийм юм болсон, ийм юм болоогүй гэж баталгаатай хэлэх юм байхгүй. Зөв логикоор бодоход тийм юм байсан юм болов л гэж бодохоор байх юм. Сайн таны ярьсан 30-40 он болтлох үйл явдлуудад дандаа болохгүй юмнууд л шууд төрж явж исэн юм шиг харагдчихлаа. Хөрөнгө хураах, бослог дарах, сүм хийдий, нур аах гэдэг үйлсүүдэд гар бие оролцсон. Бараан түүхтэй мэтэл харагдчихлаа. Гөө өөрөө тийм юм хийгээд явсан юм гайгүй штэ. Тэр нэгэн тал намын гишүүн бол бослог дарах ажилд явна штэ. Тэнд ямар ч юу байхгүй штэ. Тэгээд цэргийн улс төрийн комиссар анги чинь байлдааны даалгавар өгөхөд тэгэл мордно. Тэр үл юу биш. Өмнө говьт бол хэцүү үйл явдлын гэрч болсон хүн төвөөс одоо энэ дамб яагаад энэ сүмэд нурах ажлыг яарвчлахгүй байна. Одоо энэ нөхрийг арга хэмжээ аав өнтер гэсэн үүрэг даалгавар өгч исэн баримтууд бол бий. Тэгэхээр мань хүн бас нэг тэгэд итгэвхэлжгүй гэдээс юм байхгүй. Гэхдээ чи аймгийн 8 орон дарах бол төвөөс өгсөн даалгаврыг биелүүлнэ шүү дээ. Тэнд нэг маргаан байхгүй. Энэ хүний залуу үе бол угаасаа Монголын улс төр ингэж исэн үе таарсан. Би нөгөө зүүнтэй явж хөрөнгө оруулсан тухай ярьж исэн шүү дээ. Тэгээд дараа нь мань хүн чинь цэргийн албанд ягаад энэ ийм үйл явдлууд нь бол болсон. Угаасаа ороо босгоо үед таарч байна. Тийм. Ингээд 40 оны үндсэн хууль гарахтай холбоотой ямар зөрчлүүд гарч бий болсон гэсэн үг. Гэхдээ тэгээд энэ илтгэл тавьж байгаа юмыг ингээ харахад бол энэ хүн чинь онлын хувьд бол хангалттай сайн бэлтгэж чийд байгаа тэр үед. Жишээлбэл яг энэ одоо намын дөрмийн төслийг ярьж байгаа үед төлөөлөгчдөөс асуусан байгаа. Бидний яга коммунист нам болж болдгоо гэж. Тэгэхээр нь мань хүн бид нар коммунист нам байх боломжгүй. Бид нар чинь бол коммунист нам гэдэг чинь одоо паритарын диктатурыг тогтоож ингэж явах хэрэгтэй намаа. Бүрэлдэхүүн ихэнх нь ажилчаа анги байх хэрэгтэй. Манай дээр ажилчаа анги нэгдүгээр талгаа. Хоёрдугаарт нь бид нар одоо паритарын диктатур тогтоох зорилт бол бид нар тавиагүй. Манай нам бол жижиг хөрөнгөтнөөс бүрдсэн намаа. Малчд ихэнх нь шүү дээ. Малчин ард гэдэг чинь нөгөө жижиг хөрөнгөтн шүү дээ. Тэр яг нөгөө зүүнт нүд чинь 20-од оны төгсгөлд 30-од оны ихээр хамтрал коммун байгуулад жижиг хөрөнгөтнөд устгаж байгаа нь тэр байхгүй. Тэгээ тэр нь болохгүй бослог болчихсон гэж. Тэгээд комментэр нь тэгээ бидрийг илсүүлэхгүй штэ гэдэг нэг нөхөр ярьж байгаа. Манайх ч ажиглагч нам байсан штэ. Тэгэхээр нөгөө одоо комментэрний гишүүн байна гэх юм бол комментэрний дөрмийн 21 залтыг биелүүлж чадах нам байх хэвээр. Тэрний нэг нь паритарын диктатур байна. Бид нар энийг биелүүлж чадахгүй учраас бид нэр комментэрний гишүүн байх боломжгүй маа гэдэг. Онлын хувьд бол их мундаг бэлтгэгдсэн юм байна. Их сайн юм би. Тэр үед дамдарга өөрийнх нь дуртгалаас харж байхад Туваагийн төлөөлөгч 40 оны наадмаар ирсэн салчиг догоо гэдэг нь. Тэр ирээд наадмын үеэр хүлээ авалтны дараа маршлаас давс дуулын талыг нэгсэн байт. Нууцсоо. Тий. Тэгээ тэрийг дам даргын дуртгал дээр гардаг байхгүй. Тэгээд энэ намын 10 дугаар их хурлаа дээр ирсэн төлөөлөгч тоогоо ирж үг хэлсэн. Тэгээ хурлын дараа энэ салчиг тоогоо чавалсан хоёр Японыг ялан дийлсэн тухай ярилцж байсан. Хоёулаа халмаг байсан баг. Тоогоо одоо асуудлаа шийдчихээ давс дуулынхаа хагасыг манайд өгчих гэсэн. Тэгэхэд чавалсан хуурлаад босон гарч чи юу хэлж ямар зан гаргаж байгаа юм? Японыг дарж эх орноо тохиулж ядж яхад хажуугаар нь чи бас газар өмцөм авах гэж идэг. Чи хэний төлөөлөгч юм гээд хоёулаа барилцж авсан. Тэгээд арайг салгаж авсан чи маашилж явуулсан тоогоог алгадцсан юм а гэж. Тэр нөгөө илэгдэж унгасан гэдэг яриа чинь бас бодтой баримттай хуу дамдарга өөрөө нэг юу нотлогоож улсан юм байдаг. Бас их сонин тийм түүхэн дундуур гарсан хүн л дээ. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Тэгээд 24-с 31 насны 3
нарийн бичгийн дарга тэнгүүтээ өмнө явсан баасан жав наатахаа ингээ хэлчих гээд дотоод өрсөлтөө хайл идэх эхлээд явчихжээ бодвол одоо цэдэн болол тэгж баасан жав гэдэг үнээр хэлүүлсэн болж таарах гээд байна да дамбыг хилээдэх гээд Оросууд байх л та. Зөвлөлтийнх нь. за Зөвлөлтийнх нь ч одоо жишээлбэл дам даргад зөвлөлтийнх нэг тийм таатай ханддаггүй байсан мэдэгдээд идэх. Яг гэвэл дам дарга орос хэл мүү? Яг ойлгодог байсан байх нь гэсүртэй ярьж чаддгүй. Тэгээд мань хүн чи өөрөө хойшоо явж сурах гэж 2-3 ч удаа оролцсон. Өөрөө бас миний боловсрал одоо хөрөхгүй байна гэдгээ мэдээдсэн хүн л дээ. Гэтэл Цэдэн бол орос хэлтэй. Зөвлөлтөд төгссөн. Орос авгаатай. Тэгэхээр тэр том албан тушаал дээр чинь тэр хүнийг 50 сонирхол зөвлөлтийнхэнд байгаа шүү дээ. Тийм учраас тэр баасан жавыг зодож нүдчиж хэлүүлсэн гэдэг. Тэгээ баасан жав чи өөрөө маршал хэлэхдээ энэ дотоод яамны зөвлөх Скоков намайг бүр сур мөсөөр зодсон гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд тийм үйл явдал болсон. Тэгээд эн чин дараа нь 59 оны намын төв орооны хурал дээр энэ дотоод яамны сайд байсан Жамбалд орч чинь хэлдэг байхгүй дамбай хэлдэг үний шүү. Үний юм үннээрээ байх хэвээр. Баасан жив хийхдээ нэг тийм юм болсон гэж. Тэгэхээр одоо их л ойлгомжтойгоор ямар тэр дотор хүний нүдэнд харагдахгүй битүү өрсөлдөн яваад байгаа юм тэр байхгүй. Тэгээд ер нь үлгээр миний харж байгаагаар бол дамбан 8 бийцгүй. Цэдэн болон дэмжлэгтэй байсан учраас л Цэдэн бол сонгогдоод явчихжээ л гэж би хардаг. За ингээд 40 оны үндсэн хуулиа сайхан баталчлаа. Одоо ингээд дэлхийн 2 дугаар даа эхэлж байна тийм үү? Тийм. Энтэй холбоотой үйл явдлуудад бас мэдээж орж таарч байна. Тэр үед бол мань хүн чинь фронтод одоо зөвлөлтийн фронтод биелэглэх комиссийн дарга явсан энэ фронтод авахулсан зураг нь баг Монголын төлөвлөгчд. Цэдэн бол дарга, Дамбат дарга, Бомцын туранда гэх мэтэр энэ нөгөө фронтод бэлэг аваач явж байгаа ийм юу. За эндээс эхлээд их сонирхолтой үйл явдлууд өрнөндөө. Энэ бол одоо ингээд тэр үеийн нам төрийн удирдлага зогсож байгаа байдал. Маршал чай болсон 1952 онд нас барсан. За тэгээ маршал нас барангууд одоо хэн залгамжлах вэ гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. За мэдээж хэрэг одоо ерөнхий нарийн бичгийн дарга байснараа Цэдэн даргач өөрийгөө би энэ улсын 2 дахь хүн гэж үзэж байгаа шүү дээ. Ерөнхий сайд маршал байсан. Тэгээ хэн ерөнхий сайдын оронд очиж ерөнхий сайд болох вэ гэдэг дээр бал дарга өөрийгөө би гол хүн учраас би очих ёстой гэж бодож байгаа тийм үү? Хэн тэгэхэд ерөнхий сайдын 1-р орлог Сүрэнжив би болно гэдээ үзээд идэг. Ер нь бол. Тэгээд төв орооны удирдлага тэрэн дээр 2 хуваагдсан байна. Бас шийдвэр гаргахгүй их удаан харьцангуй удаан явсан юу байхгүй. Тэгээд тэн дээр Дамбат дарга Цэдэн балынхаа дэмжсэн харагддаг. Тэгээд тэр тухай Бомцын дугуй болохоор дургу байгаадсэн юм бил. Хинд Цэдэн балд. Тий. Дургу байгаад байсан шалтгаан нь бас тэр Орос авгаад нэг дургу байсан гэж ярьдаг. Тэгээд тэр байсан болоо тэгээд ер нь энэ зөвлөлтийг хит баримталдаг гэж үздэг байсан болоо гэж бодохоор үүдэг. Дам дарга бол үгүй бидний дундаас хамгийн боловсралтай энэ хүн байна. Энэ хүн улс удирдах ёстой гэж бодоод байдаг. За Сүрэнжив нь ер нь эсэргүүцсэн хүн бол Бомцэнд Сүрэнжив 2 байхгүй. Сүрэнжив нь өөрөө болчихсон надад. За Ламсрангуй болохоор мэдээж эн чинь Цэдэн балтай ойролцоо үед сурсан нэг зүгийн оюутнууд. Тийм болохоор балыгаа мэдээж дэмжинэ. Тэгээд тэн дээр Дамбат дарга чинь очиж Бомцын дугуйтай бүр нэлээд уулзсан байт. Та Бомцын Сүрэнжав нэг саяхан гэж эдгээр чинь албан тушаалын үед ямар хүмүүс ирэх мэдлэлтэй хүмүүс? Сүрэнжив ерөнхий сайдын 1-р орлого. Цэдэн бол ерөнхий сайд. Ерөнхий сайд. Цэдэн бол намын ерөнхий нарийн бичгийн дарга. Ерөнхий сайд чинь нас урчлаа шүү дээ. Бомцын дугуй бол ардын хурлын дэргүүлэгчдийн дарга. Ардын хурлын. Одоо юу гэх юм? Формалаар бол манай ерөнхийлөгч баггүй. Дамбат дарга намын 2 дахь нарийн бичгийн дарга.
Түрүү чи нэг байж байгаад хизээдээ ингээд хоёрлоо шилжиж. Яг нөгөө ерөнхий нарийн бичгийн даргадаг албан тушаал бий болоод чинь дээш дамдрагч нэгдүгээр нарийн бичгийн даргадаг. Тэрний дээр нь ерөнхий нарийн бичгийн даргадаг албан тушаал бий болоход нь Тэндэн Цэдэнбал даргаачаа сонгогдчихгүй. За. Тэгээ манай хүн чинь намайг 2 дугаар дарга болж байгаа байхгүй. Тэгээд энэ үед Цэдэнбал дарга дам даргахгүй сайн гэж. Одоо хүмүүсийн дуртгалд гардаг. Би ерөнхий сайд болчихё. Тэгээ чамд намын нэгдүгээр албан тушаалыг өгье гэж. Тэгээ энэ хоёрын хооронд нэг юм тохиролцоо явсан юм болов уу. Тэгээ дамб нь болохоор Цэдэнбалыгаа одоо юу гэж энэ чинь ламсрангуйн дуртгалд гардыг ширэн дууган дуртгалд гардаг. Ер нь бол. Тэгээд бүр ламсрангуй дуртахтаа юу гэж хэлсэн байдгийг дамб энэ үед Цэдэнбалынхаа мөн чанарыг мэдэхгүй байсан юм аа. Тэгээд дэмжсэн юм аа гэдэг. Тэгээ яриа нь ингээд явж байгаа тэгээ сүүлдээ сөрөн жууг нь бууж өгсөн л дөө. Би барахгүй юм байна гэдгээ ойлгоод тэгээд Цэдэнбал дарга ерөнхий сайд болоод дамб дарга намын ерөнхий нарийн бичгийн даргалахгүй. Ийм үйл явдлууд болсон байдаг юм л да. Маршлыг залгамжлахад бол бас тодорхой хэмжээнд их зөрчил үүссэн. Дараа нь 1953 онд Сталин нас барсан. Тэгээ Сталин нас барсны дараа Хрушёв зөвлөд бот улсын коммунист намын нэгдүгээр нарийн ерөнхий нарийн бичгийн дарга Маленков ерөнхий сайд болсон байхгүй. Тэр үедээ их сонирхолтой юмнууд болж байгаа. Ер нь Сталиныг амьд байхад, Чоулсанг амьд байхад улсын нэгдүгээр хүн бол ерөнхий сайд гэж бодоодсон байхгүй. Тийм учраас Сталин хизээч тэр намын албан тушаал байгаагүй. Чоулсан хизээч байгаагүй. Тэр байтугай энэ 40 оны 10 дугаар их хурлыг бэлдэж явах үед одоо эн чинь яадаг вүлээ энийг намын даргаар тавих үлээ гэсэн чинь дамб дарга гоод хэнийг тавих вэ? Маршалыг л тавина штэ гэдэг. Тэгсэн чинь маршал өөдөөс нь чи битгий дэми юм яриад байж. Улсын ажлаа яа гэж яах чинь чи одоо бас намын ажил надад авчирч өгөх гэж байгаа юм. Тамаа нэг ч намын албан тушаал авахгүй байхгүй. Тэгсэн чинь нөгөө Сталиныг нас урсны дараа зөвлөлтөд нэг хэсэг нэг тийм нэлээд хэдэн хүн нийлж хамтарсан одоо удирдлага гэж юм гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр хамтарсан удирдлага юм гэдэг юм гараад ирэнгүүт хамгийн эхлээд Берига барьж аваад цаазалчж байгаа. Дараа нь Молотов, Каганович нар буруудаад одоо намын удирдлагаас хөөгдөж байгаа юм л да. Тэгэнгүүт Хрушёв чинь ер нь намын дарга нь юу байх хэвээр. Нэгдүгээр хүн байх хэвээр. Гэт энэ чинь 56 оны билүү 57 оны билүү хуралд орох гэдэг. Энэ октябрийн хувьсгалын юу байсан бэ? 40 жилийн хурал байсан баха. Тэнд орох гэж Цэдэнбал дарга, дам дарга хоёр Москва нисэж байгаа. Тэгээ эн чинь бидний ойлголтоор нөгөө ерөнхий сайд чинь нэгдүгээр хүн учраас одоо зүүн гартлын суудлал дээр Цэдэнбал дарга сууж байгаа. Тэрний хажуудлын баруун гартлын суудлал дээр намын дарга, дамб дарга сууж байгаа. Энэ чинь хоёрдугаар хүн гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгээд нисээд замдаа Новосибирск төлөө онгоц сумлах гэж буусан байгаа юм л да. Тэгээ буусан чинь Москваас ахилгаа ирсэн. Төлөөлөгчдийн тэргүүнийг бол намын дарга гэж үзнэ гэдэг. Тэгээ буцаа суусан чинь дамбыг гинтэлтэн суулгаад Цэдэнбалыг гинтэлтэн суулгасан. Тэр тэгээд энэ чинь дамб даргын хүүгийн ярьсан юм дотор байдаг. Тэгээд Москвад буусан чинь нөгөө ингээд тэр үед ч одоо ингээд соцорны удирдагч нарын чинь бүгдээрнгийн ийм задгаа машинд суулгаж авч явдаг хөдөлмөрчдийн гудамжны хоёр талаар жагсаагаад туг мүг ингэдэг. Одоо тийм уламжилтай байлаа шүү дээ. Тэгээ задгаа машин тэр дамб дарга явдаг. Тэгээ харталтанд дагж байгаа битүү машинд Цэдэнбал дарга явдаг. Тэгээ нэгэн чинь ингээд өөрийгөө улсын нэгдүгээр хүн гэж бодож ирсэн чинь ганцхан цагийн дотор хоёрдугаар хүн болоод өрчсөн баг. Москвад буугаал те. Москвад буухгүй Новосибирск суугтал хоёрдугаар хүн болоо өрчихгүй. Тэгээд бас жоохон зөрчил тэндээс эхэлсэн. Нөгөө талаас бас юу яж байгаамаа. Тэр үед бас соцорны удирдагч нарыг Сталины үеийн удирдагч нарыг солих бодлого Хрушёв явуулсан харагдаад идэг. Энд чинь Германд Эрих Хонекер гарч ирж байгаа энэ үед. Тэгээд Польшид чинь Гомулка гарч ирж байгаа. Тэ?
Уунгарт чинь Матиас Ракошиг солиод Имрэ наад гарч ирж байгаа гэх мэтэр зарим нь бүр хилмигж ирсэн хүмүүс. Соцорны удирдагч нараас энэ одоо оролцоогүй одоо юу солигдоогүй үлдсэн хүн Цэдэнбол дарга Болгарын Тодор Живков хоёр. Бус нь бүгд солигдсон байхгүй. Тэгээд тэр одоо нам төрийн удирдлагад гарч байгаа зөрчлийг хойноос би дөгөөсөн юм байна уу гэж хараад идэг. Яг тэгвэл дамдаргын хэн нэгэн хүн зоригжуулж байгаа шүү дээ. Наадхайгаа усч хаяа гэж. Тэгээ зоригжуулж балдар бол хөөшөө би 2 3 болчлаа гэж бодсон баг л та. Тийм учраас мань хүн чинь буцааж намынхын даргын зуудлыг авах гэж бас битүүхэн тэмцлүүд явсан баг. Зөвхөн энэ үеийн түүхийг уншихад би чивтэр нөгөө 20-30-аад оны үеийн түүхийг уншихад намын хурлын протокол амар ил байдаг, бие биенийг ил шүүмжилдэг, бүр өмд гутал мутал ихнэр хүүхд рүү нөрж алдцдаг байсан гэд яриадсэн шүү дээ. Энэ үед бол нөгөө намын хурлын протокол дээр чинь барим одоо барьцтай юм байх болчихж байгаа байхгүй. Хилмиглээд аваад өнгөрцөн. Тийм учраас хамаагүй юм эргэл ажигдчих магадлал айгүй өндөртэй. Тэгээд байгаагүй. Тэгтээ нэг тэмцэл яваад ийн гэдэг нь юугаар харагдаад байдаг гэхээр бал даргад тэгэл нэг дамб дарга нэг ингээд Порт Артурын хэргийг сайн судлах хэрэгтэй гэдэг. Энэ 47 48 оны үед Маршал Чаулсан галах гэж юм гэдэг тийм хэрэг хурамч хэрэг үүсгээд тэгээд баг хантан баривчлаад Порт Артурын гэдэг нь тэндээс гарсан хятадууд байлуу. Одоо сүлжээний толгойн дээр сууж байгаа гэдэг нь. За тэрийг ч яг зохиогоод хийчин тий. Тэгээ зөвлөлтийн нэг дотоод ямд байсан зөвлөх мөлхүүд нь тийм хэрэг зохиогоод тэгээ тэнд нь бас балдаргын оролцоо байдаг. Оролцоо байдаг гэдэг нь яг мань хүн одоо юу маршлыг олох гэж байгаа хүн байна уу? Хатуу арга хэмжээ аав мав өнтер гэж шийдвэр өгсөн юмнууд бас байгаад идэг. Тэгээд нөгөө дамбан тэгэхээр зэрэг хилмигдлийг юу яаж гаргаж ирэх хэрэгтэй, авах хэрэгтэй гэдэг. Тэгээ штий хуршуу зөвлөлтөд стайлны ганц хүнийг нэг хүнийг дахин шидэх явдлыг устгах гэж нэгэд бижигнээд ахаар чинь бид нар ус ингэ штий тий. Тэгээд тэр нь нөгөө Цэдэнболд болгоомжлол төрүүлээд эн чи юу намайг ухах гэдэг юм биш үү өнтер гэдэг. Иймэрхүү зөрчлүүд бол явсан баг. Тэгээд чинь 1958 онд билүү. Юу хүн балдаргыг бол дамдарга их янзаар бас шахсан байгаа юм. Бал нь болохоор секретний дөрөгдлийг дамб хийсэн гэдэг бас юм зөрүүлж шахаал те. Нүдэнд харагдахгүй байгаа мөртөө ингэж зөрүүлж шахаж байгаа юмнууд их гарч байгаа. Тэгээд 1958 онд билүү те. Би одоо энэ дүрийг бол 58 он шиг санагдаж байна. Балыг шахаад ерөөсөө болж өгөхгүй. Тэгээд байж исэн чинь Воршилов хятад айлчдаг болоод. Воршилов ч нь одоо яхав тэр үедээ бүр нэгдүгээр номерыг хүмүүш юм гэхэд олон жил Монголын комиссийг даргалсан одоо Москвада бол Монголын эксперт гэж тооцогдож байгаа хүн шүү дээ. Тэгээд айлчлахаар нь Цэдэнбол дарга хөөцөлж жагаад Монголд буулгаад Монголд 2 жилийн 3 жил боллоо. Тэгээд яг мэдээж манай дарга удирдлагуудтай уулзаад тэгээд мань хүнд нэг 2 тахи бэлгэлсэн байна. Одоо ийшээ нөгөө баруун хараа руу явах жаргалантын цаг гэж гоо гэд байсан замд тэнд нөгөө 2 тахи нь байсан байхгүй. Манай Монголын тахин дуусаад 2 гамдах байсан. Тэр 2 тахи. Тэгээ тэр 2 тахиг бэлгэлнэ гэд мань хүн аваа ирсэн. Цэдэнбол дарга аваа ирсэн. Яг Орос хэлтэй юм чинь. Тэгээ мань хүн л аваад явна штэ. Тэгээд замдаа явахдаа л ярьсан шиг баг. Энэ намайг усах гэдэг. Дамб ингээд шахаад байна гэж. Тэгээ Воршилов гэж хамааг усуулахгүй гэж хамлсан гэдэг. Тийм яриа байдаг. Тэгээд Цэдэнбол дарга үлдсэн. Тэгээд нөө Воршилов нь 2 дахин авч хэмжээг байхад нь 2 дахин хүчсэн. Тэгэнгүүт нь чихмэл хийгээд төв мүцээ тавьсан байхгүй. Төв мүцэд нэг 2 дахин байсан чинь тэр 2 дахин байхгүй. Тэр чинь балдаргын аминд орсон 2 дахин байхгүй. Тэгэд марцсан ч гэмээр юм шиг тийм үйл явдлууд их болж исэн л та. За ингээд энэ хоёрын тэмцэл яаж дуусч байна? Энэ ч бас нэлээд удаан үргэлжилсэн. Бараг 6 жилийн тэмцэл болсон баг. Тэгээд
сэхэдний төөрөгдлийн дундуур чинь яваад сэхэдний төөрөгдөл яг тэ ер нь бол дутагдал ил яримари гэсэн тийм одоо уур амьсгал бий болоод тэгээд нэлээд шүүмжил явагдаад тэгээд тэр шүүмжил явагдаж явах үед Цэдэнбал дарга сүулдэ ер нь жоохон дургуутсаж дам даргад хэлсэн баг. Энийгээ болиул яасан бэ? Зарим нь бас айгүй муухай эсэргүү юм ярьж जैन. Зөвлөлт Монголын найрамдалд хар шим ярьж जैन энэ гэдэг. Яг тэр ярьжсэн хүмүүсийн тэр юмнуудыг үзэхэд бол хөрхөө нэг тийм найрамдалд харшихээс жоохон бодит байдлаа цөмрө харцгаавал яасан гадаад худалдаа чи ашиггүй байгаа юм биш үү? Дамжин сурангуй ч бүр чи эр ямаа 6 төгрөг эрзэний ямаа хүүхдэд тоглоом хэлж байгаа. Эрзэний ямаа 6 төгрөг байна штэ энэ төр гээд. Айгу тийм хатуу бас илэрхийллүүд их явсан. Гэхдээ энэ ч одоо түүхээ судалж болохоо болчиход байна штэ. Чингис хаан ч хайрыг сэтгээд гिचээд. Тэгээ Чингис хаанаа ярихаар феодал хайрыг сэтгээдэг одоо ингээд магтсан хүн болчих гээд. Ингэж болохгүй үсттэй ч гэж яах шиг. Одоо ерөнхийдөө нэг тийм шүүмжлүүд ихээр өрнөсөн. Тэгээд сүүлдээ төв орооны хурлаар энэ асуудлыг авч хилцээд ингэж одоо хамаагүй одоо сурж байгаа нөхдүүд дарга хэмжээ амбал авчихсан. Тэг бахан амтай хэлмэгдсэн. Тэгээд тэр сэхэдний төвөргөл гэдэг тэр нөгөө тогтоол нь сэхэдний төвөргөл гэдэг нэрээр гарсан учраас одоо манай түүхэнд сэхэдний төвөргөл гэж бичигдээд байгаа юм л да. Тэгээд энэ мэтэр өөрөө бас дунд нь ийм зөрчлүүд бас явж исэн л да. Дунд нь бас нэг сони юм болсон дамб дарга чинь манай төлөөлөгчдийг ахлаад Хятадын коммунист намын их хуралд очиж оролцсон байдгийг. 58 уу 56 юм болов уу? За тэгээд Хятадын коммунист намын их хуралд очиж оролцоход нь Мао Цзэдун хүлээж авч уулзаад тэгээ Мао Цзэдунтай ярьсан мэдээж ярийн тэмдэглэл байж таарна шүү дээ. Тэгээд тэн дээр Мао Цзэдун хэлж байгаа. Одоо манай Хятад орн бол Монголыг бас ингээд эзлэн даралж исэн буруутай. За энэ буруугаа одоо зас шинслэх хэрэгтэй. Тийм учраас та Монголын бүтээн байгуулалтыг хийчих. 800 мянган ажилд оруулах. Ажилчин оруулах гэдэг. Улсын чинь хүн 800 мянга байх шүү дээ. Тэгээд тэн дээр дам даргач бас хөөрхөн хариулт гаргаад хилцсэн байгаа шүү бас. Тийм боловсралгүй муухай хүн биш тэр чинь. Бас их ухаантай. Гүд 800 мянган хүн шиддэг хаана байрлуулахын тийм барилга байшин манайд байхгүй штэ гэж эхэлж хэлж нэг үзээд. Тэгээд дараа нь мань хүн чинь одоо хэцүү байна. 300 мянган малчи авах гэж. 300 мянган өр Монгол авах гэж байна. Санаа. Гэх мэтийн тэр үед чинь бас яг ингээл тэр үеч яг бид нар албан ёсоор бол Хятадтай сайн зөвлөлттэй сайн үе үлээ штэ. Гэхдээ Хятад чинь бас арай л өөр бодлого далдуур явуулаад тэрэнд нь бас манай нөхөр хөрхөө төвчиж гараад байгаа үе байгаа байхгүй. Ийм үйл явдлууд болж исэн юм байлээ. Тэгээд бас гэхдээ тийм их эзэгтэй үед дарга байсан. Тэгээд дараа нь Хуршов чинь нөгөө ерөнхий сайдээс Малинковыг хөөц хэлүүлээд орноос нь Булганиныг ерөнхий сайдаар тавиад тэгээ одоо маань хүн чинь зөвлөлтөд бас яг үнэхээр ноёлох суурьтай хүн болоод хөвөрчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр их хуралд Дамбат дарга, Цэдэнбал дарга, Цэнт дарга 2 дугаар нарийн бичгийн дарга. Тэгээд ширэн дуугаа энэ төр явсан баг. Тэгээ яваад очисон Булгантай эхлээ уулзсан чинь Булганин хэлсэн байгаа. За одоо Хуршоо ингээ зөвлөлтөд өдөртөгч болцсон. Би ерөнхий сайд болцсон. Тэгээ битээр ер нь танай Монголын нэг том чухал асуудал шийдэж өгье. Та нар Хуршоо даргатай уулзахдаа тэрийг яриарай. Юу байх вэ гэдгээ хоорондоо сайн зөвлөлт нь үсттэй гэдэг. Тэгээд нөгөөдөл чинь байрлсан байрандаа ирээд маргалт нь үсттэй. Юу ямар асуудалтай вэ гэж. Тэгсэн чинь дамб дарга гэсэн баг. Үгүй энэ өвчнөө салгах асуудалтай байдаг. Одоо яг манайхан яр тэмбүү гэж их яриад байгаа. Энд чи бас юу зэлгөө сүрье. Тэмбүүгээс гадна сүрье ч бас манайд их олон тохиолдолтой байсан шүү дээ. Сайн амжилж мэдтгүү те. Тэгээд ер нь энийг ер нь асуудал болгож тавья гэдэг.
Тэгсэн чинь Цэтэнбэл дарга дургуцаад өө тийм байхгүй. Наад одоо тэгээд шинэ өдөртөгч нь дөнгөж гараад ирсэн чинь л хамгийн дөрөв тавьж байгаа асуудал нь юм өвчин зовлон байхаараа яат ингээд. Тэгсэн чинь дамдаргач нэгдүгээр хүн шүү дээ. Дамдарга өө тийм юу гэсэн үг юм тэгээд өвчнөд байгаа нь үнэ юм чинь тэгээд тэрийг яагаад тавьж болдгүй юм гэдэг юм болоод. Тэгээд дараа нөгөө Хуршивтайгаа уулзахад нь Цэтэнбэл дарга орчуулагч нь хийсэн баг. Тэгэхээр одоо нэгдүгээр хүн дамп гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Тэгээ орчуулагч нь хийгээд яг явж байгаад нөгөө Сүрье тэмбүүн дээрээ хүрээд ирсэн чинь дамдарга яриад идэг балдарга орчуулга авчихсан. Тэгвэл чи орчуулаач чи гэсэн чинь нөгөөд нь дуурдаггүй гинэ. Тэгэхээр энэ ширэндээ чи орчуулгээд ширэндээ гуугаар орчуулсан байт. Тэгээ уршаа дарга тэрийг сонсч наа чи их чухал тулгымцсан асуудал байна. Хүн ам ирүүлжүүлэх гэдэг бол маш чухал. Бид нар ер нь юу яа зөвлөлтийн хангах ухааны шинжилгээ ухааны активаас бүр тусгай экспедиц Монгол руу явуулъя. Зардлын талын зөвлөлт бодвол гаргана. Талын танаа улс даана үз. Яг Монголд байх зардлын даана үз л гэж байгаа хгүй да. Тэгэд 58 оны Улаантарны экспедиц чинь тэгж орж ирсэн байхгүй. Тэгээ бид нар чинь 61 онд сая давсан шүү дээ. Тэр чинь хүүхдийн хөл ирсэн багсан байхгүй. Хүүхэд тэр үе их олныг төрүүлдэг байсан. Гэхдээ нөгөө нялхтаа элдв янзын өвчнөр хөвчдөг. Тэгээ эцэгхээс уламжилсан янз бүрийн суур өвчнгүүд бас байдагч байсан, нөлөөлдөгч байсан үйл байхгүй. Тэгээ тэр эрүүлжүүлэх ажлыг хийсний үр дүнд эрүүл хүүхдүүд төрөх болоод тэгээ хүн амч хийсэн. 2-3 жилийн дотор сая даваа авчиж байгаа 800 мянгаас. Тийм болохоор бас энэ хүн өөрөө ч гэсэн бас гүйцэтгэсэн эрг үүргүүд бол зөндөл баг. Зүгээр ингээ мартагдцсан. Тэгээ дараа нөгөө балдарга маань бүр 80 он хүртэл захираа явчихсан учраас бид нар ер нь балаас өөр хүн Монголд байгаагүй л гэж боддог болчихсон л байхгүй. Түүхч мэрэгэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Ингээд буцаж Монгол дээр дахиад сэхэдний төрөгдөл болон бусад намын хурлуудаар ингээд нөхрийг хөдөөж хөлж гинэ үү тийм. Тэгээ нөхрөө яг хөдөө тэгээд энэ сэхэдний төрөгдлөө зохион байгуулсан гэсэн хэрэгт тулгаад тэгээ ер нь одоо ийм хоцрогдсон хүн нам төрийн удирдлагад байгаад байхын зохимжгүй шахаад Өвсгөл аймгийн их уулын машин тракторын станцын даргаарч үлээ. Там аюу одоо юу гэх юм тэр чинь одоо цөллөл юм да тий. Тэгвэл бас яг нэг авах юм арай буужхаа болцсон байсан үе гэсэн үг шүү дээ тий. Тэгээ маань үн чинь тийшээ цөлөгдөө явцсан байгаа. Тэгээд бас сүүлд нь тэр хүүтэй нь уулзаад ярьж яхад бол тэр үед бас зовлонтой юмнууд их болж лээсэн юм билээ. Хүү Сүхболд нь энэ зөвлөлтийн хэдвэр сургуульч үлээ сурдаг байсан. Одоо тэр үчи дарга нарын хүүхдүүд тэрэнд л сурдаг байлаа шүү дээ. Бүгдээр орос хэлтэй болоод боловсрлоо оросд эзэмшээд тэр хүнээс хэдэн болох хэвээр. Тэгсэн чинь хүүгийн эсэргүүний хүүхдгээд сургуулиас нь хөөхөд гаргацсан. Тэгээд ээж мэдэг маань нэг өдөр юу байсан баг. Одоо энэ 30 дугаар байр биш үү? Ямар вэ? Одоо нэгдүгээр сургуулийн хажуудлын. За тэр 30 дугаар байрны чинь балдарга амьдардаг байсан байхгүй. Тэгээ тэр байрны үүдэн дээр нь очиж манжгаад балдаргын машин яваад ирэхээр нь зогсоогоод тэгээд балдаргатай уулзах гэсэн чинь балдарга бууга цааш авцсан баг. Тэгээд Филатов бууж ирээд тэгэд хүүг нь буцаад сургуульд нь оруулсан ч гэдэг нь бас тийм гэр бүлийн хяхаж авчих бодлого бол бас явж лээсэн юм билээ. Тэгээ чи төрийн удирдлагад байсан хүн зүгээр нэг машин трактор станцын дараагаар очсон. Манайд бол тэрийг хийх шиг амарх юм байхгүй байгаа шүү дээ. Одоо энэ пэлжээ дарга гэж ярьдаг байсан да. Пэлжээ дарга чинь дамдаргын туслах байсан. Тэгээд дараа нь мань хүн чинь нэг хөвсгөлтэй хуралд явах болоод хөвсгөл рүү яваад очсон дам даргатай уулзсан баг. Өөрөө чинь дарга байсан юм чинь те бас хөөсний үддээс уулзсан шүү дээ. Тэгээ хуралдаа яаж орох вэ? Дам даргаас өвлгөө аваад за тэгээ хурлаа хийчихэд амжилттай буцаж ирээд тэгээд ордонд явж исэн чинь Цэтэнбэл дарга явж ээж таарад чи хөвсгөл яваад ирсэн сайн явж ирсэн хурал мурал яасан гэд асууж дамтай уулзаа юу гэсэн гэж.
Тэгсэн бэлжээ дараа сонирн болохгүй юм те. Юу Сонирн ширхэх л дээ шүү дээ те. Тэгээ мань уулз саалгс гэж байгаа даа. Тэгээ уулзсан юм чинь. Тэгээд зөв уулзчих хэрэгтэй шүү дээ гэж хэлж яваад гсэн баг. Тэгэхээр нэг бал даргад бас нэг тийм бурган комплекс багсаг байгаад байгаа байхгүй. Хүүхэд дээр нь ч гэсэн жоохон тусалсан гээл те. Тэгээд ингээд сүүлд нь эн чинь гэр бүлд нь 3 байр энэ төр өгсөн бид шүү. Орон гэргүй байна, яах вэ ийх үү. Эн чинь нөгөө төрийн байранд байжгаад нөгөө нөхрөө цөлөгдөө явчихаар хөгдөд гарч байгаа шүү дээ. Тэгээд ингээ орон байргүй байна гэд Цэтэнбал дарахад өргөдөл өгсөн чинь юу 3 байр өгсөн бид. Тийм тэгээд тэр үе чинь хөрхөө тэр үеийн хүмүүс чинь энэ байр майр эзэм чинь түрээслэн гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр 3 байр чинь бараг ачаал болж байгаа хөөхгүй гайлж байгаа хөөхгүй чи 3 байрны мөнгө яаж тэлхий цахилгаан дулаан гэж явж өгнө үстэй тий. Тэгээд нэгний хэнд маршлын охин сувдад нэгийн хэнд өгсөн гэдэг үлээ бас маршлын гэр бүлийн хүмүүст өгөө тэгээ нэг байранд нь хөрснөө амьдардаг байсан гэд. Тэгээ эн чинь 60-аад оны сүүлээр мань хүн биеийн эрүүл мэнд их муудлаа хот руу шилжиж ирээгээд хүсэлт гаргахад нь цэнт дарга зөвшөөрөөд гар усыг зурцсан байдیں۔ Гэхдээ Цэтэнбал дарга та нар яаж байгаа ингэж хэлэхгүй байх юм уу? Тэр Цэтэнбал даргад хэлэхгүйгээр татч авчрахгүй л дээ. Тэгээ яг одоо тэгээд улс төрийн өрсөлдөгч биш. Тэгээ хурж ирээд энэ хөдөө аж ахуйн дээд сургуулийн ректорээр томилсон байдаг. Проректор тий. Энэ үеийг ярьж байгаад нэг асуудлыг дутуу орхисон байх шүү. Энэ давстуулын хэрэг гэж гарсан штэ. Гадаад яамны сайд байсан авир мэдгой чинь зөвлөлтөөлчин сайттай хэлцээ гээд тэгээд өгөхгүйгээд тэр хүн чинь гадаад яамны сайд нутаг дэвсгэрээ одоо авч үлдэхийн тулд хэлцээ хийж штэ. Тэгээд нэлээд хөөрхөн маргаан болоод тэрэн дамжираад. Тэгээд дэрч бас их зовлонтой энэ бүр аль дамб Цэтэнбалаас өмнө 36 оны протокол гэдэг. Тувагийн нутаг гэдэг үлийн жишээрчсэн. Тэр нөгөө Туваа чинь 44 онд зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон шүү дээ. Тэр орхоос өмнө манайхан чинь бас нөгөө Туваагаа татах гээд асуудалд нэг зөөлөн ханддаг байх үедээ тийм протокол дээр зурцсан байхгүй юу. Тэгвэл тэр протокол нь хүчин төгөлдөр биш. Ягаад гэвэл нөгөө протокол чинь улсын хил өөрчлөгдөх асуудал яригдахлаар улсын баг хурал руу орсон чинь улсын баг хурал нь тийм юм байдгүй та нар ч одоо яг л ингээд зөвшөөрөл авах газар нутгаа өгдөг ингээд тэрийг батлааг واخгүй. Дараа нь нөгөө 44 он Туваа зөвлөлтийн нэг хэсэг болчихлоор та нарын протокол чи юм биш үү гэдэг ийм асуудал гарч ирээд. Тэгээд дараа нь 40 оны 100 нөгөө салчигтойгоо ч навъя гэж зүтгээд маршал далгад уулж барьсан тийм үйл явдал ч ингээд сувраад болж байгаа шүү дээ. Тэгээд 50-аад он болсон чинь манай дэлхийн зай дээр нөгөө Молотов чинь цөлөгдөөд ирсэн. Тэгээ мань хүн чинь тэн дээр хатуу байрсан. Ер нь Молотов чинь бол бүр дэлхийд даяараа алдартай шүү дээ. Чулуун бөхс гэдэг очтой. Тий. Юу ч ярьсан хөөдөс нэг гөлөг асуучдаг. Үгүйгээд гөлөгөөс суучдаг. Ер нь их тийм хатуу байр суурьтай хүн байсан байхгүй. Тэгээ манайх нэг шахаад авир мэдгүй шахаад байдаг. Авир мэдэн тас гүрийцсэн. Тэгээд тас гүрийгээд тэгсэн бал дарга тэр үед хар талаад амрахаар явцсан байсан баг. Энэ бодлын болж явах үед. Тэгээ бал даргаас асуу гэхээр нөгөөд чи хардлаад байгаад байдаг. Монголд байхгүй. Тэгэхээр нөхөр гайхад дамб дарга руу орж асуу гэсэн чинь дамб нь 2 дугаар бэлэгт очиод өвчтэй гэж хэлээд хаалгад өгч явчих. Өмнө нь дамб нь авир мэдгүйг зоригжуулчихсан юм шиг. Гүрий гэдэг. Тэгээд нөхөр өгсөн чиглэлээр нь гүрийгээд явж исэн чинь гэнтхэн нөгөө зөвлөлтийн чинь хардалаад байгаа Цэтэнбалд таны энэ гадаад явны сая чи яагаад байгаа юм бэ? Янз бүрийн юм яриа салахгүй юм болоод нөгөө бал дарга нарийн өчрийг мэдэхгүй ямар маргаан яагаад ийгээд гэдэг мэдэхгүй. Гэхдээ энэ яагаад та нар энэ зөвлөлтийнхэнтэй хэрүүл оруул хийгээд байгаа юм бэ? Асуудлыг хэв зүгээр нь зохицуул гэд уцтаа хэлчихгүй. Тэгэнгүүт нөгөө авир мэдгүйч их зөвлөлд орно шүү дээ. Тэгээд нөгөө дамбаас юу авах гээд очисон чинь дамб нь 2 дугаар эндэгтэйтэй хаалгаад өвчсөн. Тогшоод нээж өгөхгүй нэг ч.
Тэгээ нөгөөх нь бүр аргаа барагдаад бомцын дугаар орсон гэж. Тэгээ бомцын дугаар ороод ингээд одоо яах вэ гэсэн чинь бомцын дугаар хамгийн алдартай өгөө хэлсэн гэж юм да. Харин ээ гэсэн гэж. Тийм хэцүү явдал болсон. Тэгээд яг дамп одоо ялчгүй л нэгдүгээр үн нь эв зүгээрээ зохицуул гэд хилчээд байдаг. Эв зүгээр зохицох гэхээр энд нэг чулуун бөхстэй элчин сайд суучаад тийм байдгүй маг асуугаад байдаг. Тэгээд мань хүн яг атсан шалгаанд орсон үе болж л таарад байгаа юм л да. Юу нийт яг ингээд 1920-ад оноос 70-80-ад он болтлох тэр түүхэн Монголын их ороо босгоо хявцаантай үеийг харуулъя гэвэл дамдаргаар харуулж болохоор тэр бүх үйл явдлууд яг нөгөө First Camp кинон дээр гардаг шиг баг бүгд огтлцож шít. Тийм тэгээд хэлмэгдэл. Энэ хүний түүх гээгдэх байтугай энэ үеийн түүх чинь тодорхой утгаар гээгдсэн түүх байхгүй бас. Чи төв орооны хурлын бичиг баримт үзээд тэрийг чинь уншиж болохгүй. Жишээл дамб цэдэн бол хоёр ингэж ийсэн байх гэж хаанч бичсэн байхгүй. Тэ? Гэтэл энэ үний түүхээр харахаар бас их юм болж исэн юм байна гэдг нь ойлгогдож байгаа байхгүй. Тэгээ энэ үеийн түүхч бид тэр дандаа л тэр нэг том хурал мурлаар одоо их гой тэр чинь нөгөө тогтоолуудын гой үгтэй тогтоолууд гарна шүү дээ. Одоо ингээ хөдөө аж ахуй ингээ сайжруулах тухай, социализм байгуулахад ингэх тухай, соёлын тогтолцоо их тухай гэдэг. Цаана ийм олон бодлоо явж ирснийг энэ хүний намтар харуулж байгаа байхгүй. Тэгээ яг өөрхөө хөдөө аж ахуйн их сургуулийн проректороор ирчээд одоо манай энэ академич Болдбаатар хамгийн анх дамдаргын тухай номыг бичсэн үе юм байна. 90-ад он их үед. Маш энэ хүний тухай ерөөсөө юу ч бичдэггүй. 20-д сэдв байсан гоо буруудсан юм чинь. Тэгээд тэр түүхээ миний хоцрогсныг тэр номоо миний хоцрогсныг дэлхий мэднэ гэж юу яасан гарчгалсан одоо нэр өгсөн бидний. Тэгээд уншсан чинь мань үн чинь тэр 70-ад онд хөдөө аж ахуйн их сургуулийнхаа нэг оюутны дадлагын бааз мааз одоо сайжруулах гал нэг хөдөө аж ахуй ямар орж нэг жоохон тоног төхөөрөмж янз бүрийн юм л хөөцөлдсөн юм шиг. Тэгээд тэнд нэг залуу суучаад тийм байхгүй юм байхгүй бүгд атар руу явсан гэдэг ингээд халгаахгүй байгаад тэгээд яасан чинь яг тэр үед утсан дуурсан чинь нэг дарга нь утцсан юм уу, нэг найз нь утцсан юм уу. Байгаа штэ өгшөө. Тгий болол явцсан гэж юм. Тэгээ дам дарга жоохон гомдоод үгүй одоо байгаа юм биш тий. Тэгээд байгаа юм бол байгаагаас жоохон ч гэсэн хуучин ноёт юм өгчлөлтөө гэсэн чинь нөгөөх нь бас сүртэй гар үйж байгаа. Чи одоо яасан гоцрогдсон нөхөр гэж тоо. Байхгүй гэж хэлээд байх чинь гэдэргээд. Тэгээд дам дарга гарахтаа нэг ч гомдсон юм шиг байгаа. За яг миний хоцрогдсныг Монгол ойтгоо дэлхий мэднэ. Миний дүүгэн ялзаж яваг ер нь хэн мэддэг юм бол доо гэж хэлчихэд гараа явсан баг. Тэгээ гараа явсан хүн нөгөөдөг чинь тийм том дарга явж исэн юм байна гэж мэдээд очиж уучлал гуугаад тэгээд бас юм өгсөн гэд. Тэгээ тэр тохиолдлоор нь миний хоцрогдсныг дэлхий мэднэ гэж. Тэгээд яг тэр үеийн хүмүүсийн дурсамжнаас харахад бол мань хүн ерөөд их прагматик хандлагатай хүн байсан юм байна лээ бас. Тэгээ бас буруутгах гэж оролж исэн юмнууд бий л дээ. Одоо үдээж хүн их сургуулийн харьяа нэг жижиг хонь сүрэг байгуулсан. Нөхөр. Тэгээ яг тэндээсээ нэг багш нартай жоохон хямд өнөр махагддаг л байсан юм байгаа үстэй. Тэгсэн чинь одоо баг хувийн аж ахуй шиг байгуулчлаа гэдээ буруутгах яах жишээний. Ингэж явсараад эн чинь 70-д онд нисварлаа да. Тэгээ яг энэ үний түүхийг өнөөдөр бид нэр ярьж байгаагаар энэ үеийн бас түүх. Ер нь энэ үний улс төрийн карьер чинь Маршалын за ер нь 39 оноос эхэлж байгаа шүү дээ. Өмнөх нь бол тэр Монголынхаа дотор шат чадаар өгсөж байгаа карьер. 39 оноос эхлэн ч намтрын удирдлаганд гарч ирээл ингээд. Тэгээ энэ хүний намтрыг сайн судлал 39 оноос за хусагдтал нь одоо 60-аад он хүртэл энэ бол энэ жилүүдийн түүх гарч ирэх байхгүй. Юу тань номыг уншижсэн тэгээд 20 дугаар зууны түүх байдгал нэг сүдэр дарагт цус төрчих гээд байгаа болчаа. Тэр тусмаа харин нэг гээгц их нарийн нюанстай юмнууд гарч ирэхээр юм байна. Нөгөө бас харамсалтай энэ одоо хугацаа дууссан гэдэг хэлээ. Тэгээл загнуулдаг тэр. За өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөө баярлалаа. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm